Шөнийн тэнгэр дэх оддыг та хараад заримдаа ямар эцэс төгсгөлгүй мөнхийн уршихуй вэ гэж гайхширдгүү. Хэрвээ та цаг хугацааны машин суугаад сая жилийн өмнөд дэлхийгээс тэнгэр ширтэх юм бол ихэнх одод байсан байрандаа гэрэлтсээр л байх болно. Ирээдүйн алстаж мөн адил. Гэхдээ ертөнцид байгаа бүхэл материа уршихуй энтропигээс ухах боломжгүй. Амьтан ургамал, бичил биетүүд, гариг, одод, галактик, хар нөхөд бүгд л төрн амьдран тэгээд мөхөн. Манай алтан нар хүртэл амьдралынхаа тал орчим хувийг наслаад байгааг та мэдхүү. Өнөөдрөөс ойролцоогоо 5 тэрбум жилийн дараа нар бүхэж өөрийн зохицуулах цагаан одоодыг үлдээ. Тэнгэрт харагдах одод болгоно өөрийнхөө мас шалтгаалаад амьдралын замналтай байдаг. Энэ удаад хамтдаа ододтой амьдралын мөчлөгийг олж мэдхийг хичээцгээ. Дард өмнөдөө дараад бичлэгөө орцгоё. За бид нарын мэдж байгаагаар их тэлэлт буюу Big Bang одоогоос ойролцоогоор 13.8 тэрбум жилийн өмнө болж огтхой ертөнц болон цаг хугацаа эхэлжээ. Үүнээс хойш маш олон нэрнүүдийг дамжин өнгөрсөөр өнөөдрийн бидний мэдэх гаригууд, одод, галактикууд бүрэлдэн бий болов. Их тэлэлтийн дараахан болж өнгөрсөн эдгээр нэрнүүдийг гүнзгий мэдээр байвал гижүүгийн бүтээсэн ертөнцийн үүслийн талаарх их тесрэлт гэж юу вэ? Дугаарыг үзээрэй. Тэгэхээр бидний энэ удаад төвлөр судлах ёстой юм бол их тэлэлтээс хойш 200-аас 400 сая жилийн дараах үйл явдал буюу анхдагч однуудын үүсэл. Энэ үед ертөнцид ерөөсөө л дийлэнх нь ус төрөгч тэгээд арай бага гэлий үлдсэн өчүүхэн бага хэмжээгээр литий зэрэг атомод хийн үйл хэлбэрээр энд тэнд хуралдан байсан бөгөөд цаг хугацаа ажвар өнгөрч эдгэр хийн бөөгнөрл татах хүчний нөлөөллөөр хуралдах тусмаа цөмрөөгөө хүчтэй шахтна хумигдана. Цөмд нь нягт даралт, температур нэмэгдсээр анхдагч од үүснэ. Ийм өндөр даралт температурт бид цөмийн нэглэлээ уруул гэдэг ертөнцийн хамгийн чухал үйлдвэрийн 100 хасхыг харах болно. Манай нарч бай, анхдагч, одоч бай, цөмд нь хангалттай даралт, температур байх юм бол ус төрөгч, гелий, литий, бор, нүрс төрөгч, цахиур, күхэр гэх мэт өмнөхөөс арай хүнд атомууд үүсч явсаар төмөр дээрээ зогсно. Төмөр бол ертөнц дээр хамгийн тогтвортой элемент. Үүнтэй зэрэгсэн ангадагч од нэгэн цөмийн нэгдлийг явуулж эхэлбэл энэ нэгдлээс үүсэн гадагш нь одыг тэлүүлэх нэг хүч. Мөн одны тэр их массаас үүдэн одыг дотгош хумих татах хүчнүүдийн тэнцвэрээс одны амьдрах хугацаа шийдэгдэн үүнийг гидростатик тэнцвэр гэнэ. За тэгвэл ангадагч одод дан ус төрөгчөс бүрдэх ба цөмийн нэгдлээрээ гелий үүсгэнэ. Энэ урвалын явцдаа гэрэл дулаан цацрагна. Гэхдээ ангадагч одод хэтэрхий их масстай байсан учраас өөрийн төлшүүлэх ус төрөгчийг хайр гамгүй шатааж дуусаад гидростатик тэнцвэрээ маш хурдан алдаад мөхөхтэй супер дэлбэрэлт үүсгэнэ. Энэ дэлбэрэлт манай ангадагч одны амьд ахуйдаа өөрийн зөмдөө үүсгэж байснаас ч өндөр даралт температурыг хоромхон зурд үүсгэх тул дахин цөмийн нэгдлийн урвал явагдаж төмрөөс хүнд алт, мөнгө, уран гэх мэт бусад хүнд элементүүдийг үүсгэж огторгуугаар нэг цацна. Өнөөдөр бидний хурандаа зүүдэх алт, мөнгө мөгж атомын цахилгаан станцын түлш болох уран зэрэг элементүүд бүгд ийм дэлбэртээр эрт үед үүсэж огторгуугаар нэг тэнэж явсаар дэлхийд ирсэн. Супернова дэлбэрэлтийн үр дүнд өөр жижиг одод үүсэж эхэлдэг. Жижиг одод ангадагч оддыг бодвол масс багтаа учраас ус төрөх чимээх түлшээ илүү гамтай хэрэгэлдэг. Од жижиг байх тусмаа урт настай байдаг нь ийм шалтгаантай. Энэ мэтлэн одод төрсөөр, үхсээр, дахин мөрлөсөөр, гаригуудыг оддын системэд галактикууд үүссээр одоогийн бидний мэдэх амьдрал хүртэл өрүүлжилжээ. Харин манай нар 4.6 тэрбум жилийн өмнө өөрөө ангадагч одны дэлбэрэлтээс үүссэн цогцос дээрээ мэдлжээ. Тэгэхээр үндсэн дараалын одод гэж вэ? Энэ графикт харагдаж байгаа том цэнхрээс жижиг улаан хүртэл олон янзын одод байдаг. Гэхдээ график одоохондоо арай дутуу харагдаж байна. Хамгийн анх Америкийн нэгдсэн улсын Харвардын Том сэтгүүлийн 1897 оны дугаард гарсан Антонио Морын ододын ангилал Дайнын одон оронч Энер Херц пүүрэнгийн анхаарлыг ихт татжээ. Тэрээр 1905 оноос энэ мэдээлэл тулгуурлан ододын шин чанар, хоорондын хамаарлыг тогтоож түүний ажил 1910 онд Америкийн одон оронч Хенри Араселийн зохиосон диаграмаар батлагджээ. Тэд одны гадаргуугийн температур болон гэрэлтэлт хоорондын хамаарлыг гаргасан. Тэгэхээр саяын диаграмын босоо ба хэвтэй тэнхлэгүүдэд гэрэлтэлт ба температур орж ирнэ.
Тэгээд тэд оддыг авраг ба одоо гэж ангилж хуваахад 90 орчим хувь нь одоо ангиллалд багтжээ. За үндсэн дарааллын оддыг та ингээд ойлгох гээд үзэж болно. Графикын зүүн дээд болон руу дөх тусам температур нэгсч цэнхрээс тод хөх өнгөтэй болохоос гадна гэрэлтэлтэнд дагаад их болох ийм одыг та том од байна гэж хэлж болно. Харин эсэргээр баруун доод болон руу дөх тусмаа температур болон гэрэлтэлд багасч явсаар дунд хэсэгтээ манай нар шиг G төрлийн дундаж бүр цаашаасаар улаан одоод болно. Энэ жижиг улаанууд чинь урт насалдаг тийм ээ. За тэгвэл энэ график дээр авраг улаан болон хит авраг улаан одод орж ирнэ. За машин инженеэр бол энэ одод үндсэн дарааллын оддын арай хөгсөрсөн хувилбар нь. Ойролцоогоор манай нар болон түүнээс их мастай одод ус төрөгчийн түвшээ дуусах төхөд ирэхлээр л түрүүн хэлсэн гидростатик тэнцвэр алдаад тэлж эхэлнэ. Тэлэхдээ гадаргын температур нь арай багасч хөрдөгч гэрэлтэлт нь өөртөө ижил мастай үндсэн дарааллын одныхоос их байна. Энэ графикаас харагдана. Харин авраг болон хит авраг улаан хоёрын ялгаа нь тэр одод залуудаа хэр их мастай байсан нь түүнээс хамаарч аль нь болох вэ гэдэг шийдэгддэг. Өндөр температурт гэрэлтэлтэй авраг цэнхэр одод мөхөхдөө хит авраг улаан болж арай бага мастай нь авраг улаан болно л гэсэн үг. Харин одоо үндсэн дарааллын одод мөхөхдөө яг ямархуу болж хувирахыг түүний мас хэрхэн шийддгийг харцгаая. Манай нарны жингээс 0.5 дахин болон түүнээс доош мастай бол улаан одоо ангилалд багтана. Тэгээд өөхтэй хөрн одоод хар одоод болж хувирна. Өөрөөр хэлбэл тэсэрс дэлбэрээд янз бүр болохгүйгээр хийн гариг болж хувирна гэсэн үг. Гэхдээ энэ процесс бүр асар удаан явагдах учраас одоогоор ингэж хөрсөн бүхс нь улаан одоод байхгүй. Дараа нь манай нарнаас 0.6-аас 6 дахин их мастай одод буюу К ангиллын улбар одоо, G ангиллын шар одоо, F ангиллын шар цагаан, E ангиллын цагаан ододын мөхөл нь ус төрөгчийн түвшээ шатааж дуусаад гидростатик тэнцвэр алдаж дотгошоо хомогдож эхэлнэ. Хомогдсоос болоод даралт, нягтрал, температур нэгсч, гээлийг нэгтгэж, нүүрс төрөгчийг үүсгэж эхэлснээр дахин улам хүчтэй гадагш тэмүүлэх хүч үйлчж эхэлнэ. Энэ удаад од маань гадагшаа тэлсээр авраг улаан од болон хувирна. Манай нарны тавилан нь ингэж томорсоор дэлхийг залхиж амтаа. Саяын график дээр авраг улаан однууд ингэж үүсдэг байх нэ. Харин нүүрс төрөгчийг нь цааш нь улам хүндээлмэд болох хангалттай том биш бол ийм төрлийн авраг улаан одод гаднах хашаа цацаад зөвхөн доторх цөм болох цагаан одоо одыг үлдээнэ. Цагаан одоо од цөмийн нэгдэл явуулахгүй ч өмнөх гэрэлт улааны эрчмээ амархан алдагчлалгүй нэлээд удаан гэрэлтнэ. Цагаан одоо од бие жижигч асар их татах хүчтэй учраас дотгошоо цааш өмгдөхийг ирмэлцэх ба үүнийг электрон даралт гэдэг үйлчлэл зогсоодог. Цаашлбал нарнаас 7-оос 25 дахин их мастай цэнхэр одод мөхөхдөө саяынхтай төстөөгөр нэг хөмөгдөж нэг тэлээд улам хүнд элементүүдийг цөмийн нэгдээр үүсгэсээр нөгөө төмөр элементээр тулж ирээд супернова болж дэлбэрнэ. Тэгэд үлдсэн цөм нь их мастай учраас электрон нь даралтыг давж хомогдсон цагаан одоод бололгүй неутрон нь од болж хувирдаг. Харин үүнээс цааш хувирч болохгүйг нь неутрон нь даралт гэгц зөвшөөрдөггүй. Сонирхуулгад ийм неутрон одод бусад одтой харьцуулахад ертөнцид цөөн тааралдах боловч бид өдгөө асар олон неутрон оддын цацраг эрентгэн туяа хэмжиж авсаар хаанаас ирж байгааг нь тогтоосоор байгаа. Тэгвэл саяын неутрон даралтыг ч давж хомогдоод хит авраг одод хар нөх хэмээх тогтос болон хуурж болохыг бид онол болон ажиглалтаар илрүүлсэн. Хэмжээшгүй их татах хүчнээс нь болоод хар нөх огтрууг асар ихээр мориулгаж үүнээс нь гэрэлж хөрөлт зогтож чаддаггүй. Өдийг хүртэл бид огтрууг ингэ сайн судалж мэдсэн төлхөөр нь гэрэл байлаа. Гэтэл гэрлийн хүртэл тавьж явуулдаг ийм аимшигтай бийт байхад бид хар нөхийг сайн дэж мэдэхгүй хэвэр байх нь аргагүй. Гэхдээ бид хар нөхний үзэгдлийн хаяаны зургийг 5 жилийн өмнө авч хар нөхийг харахгүй байгаа ч түүний эргэн тойронд байгаа нүдэнд харагдах ус биетүүдэд хар нөх хэрхэн нөлөөлж байгаагаар нь ажигласаар л байна. Бид оддын амьдралын энэ мөчлөгийг олон дахин уншиж судлах тусмаа ойлгох гэж хичээх хүртээ ямар бага зүйлийг мэддгээ анзаарах болно. Иймд энэ дурдсан ойлголтуудыг, ухтхуунуудыг, эрдэмтдийн түүхийг, олдтуудыг цааш гүнзгийрүүлэн судлах нь шинжлэх ухаан сонирхох залуу үед маань асар их тустай үйл хэрэг болно. Хүн төрөлхтний хүслээр болдог бол бид хэдэн тэрбум
тэр бум их 80 жилийн тэртээ хэрээдүүд сүүлийн одод мөхөж хар нөхдөд ууршиж бууг харах хүртэл удаан орчих ёстой. Эцсийн дүндээ ертөнцид төгсгөл гэж бий. Харин яагаад төгсгөл ирүү гэдгийг мэдтлээ бид сониучрахсаар судалсаар л байх учиртай. Шинжлэх ухааны хэлбэршүүлсэн нийтлэлийн маань 2 дугаар үйлрэлтэй хамт байж 7 өнөөр сониуд цангаа эрдэм мэдгээ усалж буй хүндэт үзэгчдэд маш их баярлалаа. Контентыг маань тасралтгүй тууштай хийхэд та бүхний сэтгэгдэл, лайк, шеэр, сабскрайб бүр чухал шүү. Хэрвээ контентууд таалагдвал сэтгэлээ харамгуйлтайгээрэй. Энэхүү контентуудыг сайн дурын үндсэн дээр хийдэг тул хэрвээ та хүүхд залуусын ирээдүйн боловсролын төлөө хамтдаа хувьнаар оруулахыг хүсвэл миний доорх танс руу ханд өгч болно шүү. Эх 7 хоногт уулзцгаая, хамт байгаарай.